Уусан одоо бассаас одоо нандэр ингээ барь явж яа. Одоо ууслаасаа шүн түүнийг нацсан уу байна. Тэгэл нуруугаа бүрдийн төвшнэс юм шиг. Ингээд явж байгаа зүгээр тийм ихтэй юм. Нуруугаа үргэлжлээ явж өгнө энэ аваа. За 122 квадраттай 3 өрөө. Танилцуулъя. Угаасаа танилцуулсаар л явж байгаа. За өдөр орж байгаа юм адилхан 116 квадраттай адилхан. Толны тусгал буюу яг нөгөө эсрэг талдаа гарсан гэсэн үг. Лаундри өрөө байрлаж байна. Угаал өрөө бас юу нэг талбайтай. Мөн адил агуулах болох боломжтой. За тийм гот өдөр орж ирэх чинь зүгээр баруун урд талдаа галтгоо байрлаж байна. Ингээд ирлээ. Зочин өрөө байрлаж байна. Зочин өрөөний ерөнхий цонхны харуулц нь бол ертөнцийн зүгээр зүүн тишээ. Миний бичлэгийг ер нь бол хэдэн удаа үзэхэд бол ертөнцийн зүгийг чэйжлэндээ. Чэйжлэлт чинь ертөнцийн зүг ярина. Ганц мэддэг юм байна шин тий. Цон хонголоо агаар авж байна. Ийш юм толж болох юм. Тэс хамаагүй шүү дээ. Гэтэ ийшээ урагшаага бол ер нь харуулц байгаа. Зүүн урагшаага харуулц харагдана. Хүүхд яа. Хүүхдийн тоглоомын талбай харагдж байна. Уул ус маань харагдж байна. Яг хөө бас бяцхан юм орно. Юу харагдаж байна? Ургамал амт маань харагдж байна. Ялаа шумал маань орохоор байна. Нэг хайхтар нөгөө цогны харуулц чухалчдаггүй айлт бол энэ бол бас их хөөрхөн зохион байгуулалт шүү. Яа тэгэхээр 122 м квадраттай баг тэнгэр сэтэ отгондоо бас жижиг м квадраттай 3 өрөө орно. Зочны өрөө нэг унтлахны өрөө нөгөө жижиг хүүхдийн унтлахны өрөө маань юутэй гэсэн үг. Тагтайгаа шууд ингээ залгаа баг гэсэн. Юм тагт чонголгцсан юм шиг яасан сэрэг. Энэ тагтны хазар хардаа ийм өндөр. Энэ яа тэгэхээр 7 тавлаж байгаа хамгийн дэдийн авах. Гэхдээ дээрээс бол ямар нэгэн байдлаар хасаал гоожих тийм ямар нэг тийм хогийн асуудал байхгүй. Дээр маш сайн хэрэгжилтэй. За ингээд баруун тишээ харсан харуулц маань биш юм адил хойд зүгөө туул гол уулын бургас төв зам харагдаж байна. Цааш гарыг онцны өрөөнд гарыг. Ер нь бол бүхэл одоо метр квадратын сонголтыг бол айгу гой харуулцтай байхаар аль нэг тишээл гой харуулцтай байхаар шийдсэн байгаа. За энд мөн адил ингээл үүдний зочны угаал хөрөө яг адилхан зохион байгуулалт хийцлэн. Яг адилхан байгаа. За тэгин гутаа хүүхдийн унтлахны өрөө том хүнч байсан болно. Өөртөө шийднэ. За энэ ингээд таны тагтайгаа залгаа унтлахны өрөө барьж байгаа байхгүй. За ийшээ явангууд master bedroom. Master bedroom мөн адил байн суурьлагдсан байна. Бидээ суурьлж өгсөн байна. Угаалтар суурьлж өгсөн байна. Тавилгатайгаа. За ингээд энэ унтлахны өрөө маань бас ер нь бол зай талбай сайтай. Энд ингээд ороо байрлуулчихна. Манай харуулц мөн адил хойд зүрх харсан. Энэ ерөөсөө баг тэнгэр сэтгийн хамгийн гой давуу тал нь хоошоо чарсан гой байгальтай, урагшаа чарсан гой байгальтай. Маш гой давуу талтай. Тэгээ ингээд хотын төвөөсөө ойрхон 4.178 км зайтай газар ирээдлийн гой агаартай амжиж болохоор шүү дээ байгальтай, агаартай, уул устай, ургамал навчтай, ан амттай. Энэ гой орчин бас амьдрал амьдарч болж байна. Яс гаргийн төвөд энэ гэрлэн амьдарч байгаа юм. Энэ гэрлэн чинь хэвгүй. Энэ гэрлэний одоо амжиж байгаа. Нэг л хатууд бай тээ. За ингээд ерөнхийдөө бол маш гоё байгаль амьдрах гэсэн юм бол баг хүмүүсийг сонгоход бол ерөөсөө алдах юм байхгүй. Ирээдүйдээ алстаа үнэ барина, үн унахгүй, чанар хийцлийн хувьд бол сайн. Дээрэс нь хамгийн том давуу тал нь агаартай байгальтай, сургууль соёлтой, үйлчлэгүүд дээрээс хол яваад ах шаардлага байхгүй. Йоо миний бол залхан хурж байна. Яг эндэл ингээл бүхэнтэйгээ ингээл амжаад юм санагдаж байна. За ингээд 122 м квадрат 3 өрөөний танилцуулалттай хамт байсан баярлаа. Дээрээс нь би үлдсэн нөгөө бүх тариудаа танилцуулсан байгаа байх. Тэгэхээр баг тэнгэр сэтийн нэгдүгээр ээлжний жижиг метр квадраттай гэж яригдж байгаа шүү. За жижиг метр квадраттай 3 өрөөнүүдтэй таадаг танилцууллаа. Миний бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгүүд маань баг тэнгэр сэтийн нэгдүгээр биш 2 дугаар ээлж. 2 дугаар ээлжний онц цоцыг бас танилцууллаа. За ингээд ерөнхийдөө бол баг тэнгэр сэтийн борлуулалтыг бол мен ч бадж байна.